вакцин гэдэг бол ерөнхий ойлголтоор халдвар төвчин үүсгэгчийг өвчин үүсэх идэвхийг солруулах замаар гарган авна. За орчин үеийн технологиор бол халдвар төвчин үүсгэгчийн зөвхөн тэр дархлаа үүсгэдэг уургийн эсрэг төрөгчийн ялгаан авах замаар хийдэг ийм бүтээгдэхүүнийг аливаа халдвар төвчнөөс сэргийлэх зорилгоор хийж байгаа ийм бүтээгдэхүүнийг вакцин гэж нэрлэж байгаа. За ерөнхийдөө хүн төрөлхтөн 1896 онд Английн Эдвард Jenner гэж эмч анхны өвчнөөс сэргийлэх бэлтгэл вакциныг үхрийн цэцгийн вирус дээр үндэслэж гаргаад тэгээд хүнийг өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэснээс хойш вакцин гэж ойлголт гарч ирсэн. Ер нь бол вакцин гэдэг нь вака буюу латин хэлний үхэр гэсэн үгнээс үүсэлтэй. Өөрөөр үхрийн тэр өвчлсөн цэврүүг аваад ингээд хүнд хэрэглэх замаар дархлаа үүсгэх ийм аргыг сэтж олсон хүн бол Jenner. Гэхдээ Монголын отч маранбууд юм уу уламжилсан мэдлэгтэй хүмүүс бас иймэрхүү замаар за энэ 1896 10-аад жилийн өмнө хэрэгжилж байсан тохиолдол бас байна гэдгийг түүхэн тэмдэглэсэн байна гэдгийг манай ангаа ахуйны түүх судлаачид бас олж тогтоосон байгаа. Яг вакциныг шинэ толгойн үндэстэй үйлдвэрлэх арга энэ үндэс суурийг Францын агуу их эрдэмтэн Лу Пастер гэдэг хүн нээсэн 1900-аад оны үед. Тэгээ энэ хүний анх гаргасан арга галзуу өвчний вирусыг сулруулах замаар тухайн өвчин үүсгэгч амьтны тархи нуусны замд ингэж ургуулж сулруулах замаар гаргаа авч анхны үндсийг тавьсан байгаа. За тэрнээс хойш бол олон төрлийн вакциныг хүн төрөлхтөн хийж бүтээгээд энэ халдвар төвчнөөс сэргийлэх үйл ажиллагаанд хэрэгжилж байна. Ингээ маш гайхамшигтай олон үр дүнд хүрсэн жишээ бий. За би хоёрхан жишээг дурдъя. Нэгдүгээрт бол цагаан цэцэг гэж аюултай өвчнийг дэлхийд дахин 1970-аад оны сүүлч 1980-аад оны ихэнхэд бүрэн устгасан. Одоо бол манай гариг дээр ийм өвчин үүсгэгч амьд вирус бол байхгүй. Хоёр дахь амжилт нь 2015 онд одоогоос 4 жилийн өмнө полимелет буюу халдвар цаа өвчний 2 дугаар хэв шинжийн вирусыг дэлхийд дахинд бүрэн устгасан. Одоо бол хаач бас байхгүй. Ингээд 1-3 дугаар хэв шинж үлдсэн байгаа. Ерөнхийдөө нэг ойрын 2-3 жилийн хугацаанд бол 1-3 дугаар хэв шинж устдаад ингээд полимелет буюу халдвар цаа өвчин бол бүрмөсөн устдах байхаа гэсэн ийм зорилго тавиад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийд дахины эрдэмтэд ажиллаж байна. Манай Монгол улсын хувьд 2000 оноос хойш бол ямар ч зэрлэг вирус байхгүй. Бид бол цагаан цэцэг өвчнийг дэлхийд дахинд устгахаас 40 жилийн өмнө устгасан. За мөн энэ полимелет буюу халдвар цаа өвчний вирусыг дэлхийд дахинд устгахаас хэрвээ бид 2020 оноос хойш энэ вирус устна гэж тооцвол мөн л 20 гаруй жилийн өмнөөс устгасан тийм амжилттай орны жишээнд харж байна. За Монгол улсд өнөөдөр үндэсний дархлаажуулалтын товлол гэж бий. За энэ үндэсний дархлаажуулалтын товлолд бол 11 халдвар төвчнөөс сэргийлэх ийм вакцин хамрагддаг. За тэр дотроо бол яг хийж байгаа вакцины тоо бол арай цөөн гарна. Яагаад гэвэл хамгийн сүүлийн үеийн олд 5 төрлийн халдвар төвчнөөс сэргийлэх вакциныг нэг вакцины хүрээнд бас хийсэн нэгтгэж тийм ээ. Нэг тарилдаар бол 5 өвчнөөс сэргийлэх тийм 5 вакцин байна. За 3 өвчнөөс сэргийлэх 3 вакцин байна гэх мэтэр. За дэлхийд дахины ололтоос бид бол хоцрохгүй явж байгаа. Гэхдээ вакцин гэдэг маань бол эмийн ангилд хамаардаг. Тэгэхээр эм гэдэг бол тодорхой заалтаар, жороор хэрэгэлдэг. Тэгэхээр эмийн бол хяналттай манай эмийн хуулийн зааснаар бол лабораторийн шинжилгээ хийсэн эмийг хэрэглэх ёстой. Тэгэхээр бид гаднаас шинэ үеийн вакцин орж ирлээ гэхэд зайлшгүй үндэсний хяналтын байгууллага шинжилээд дээрэс нь бол
тэр одоо эмийг хэрэглэх шийдвэр эмийн ангилд байгаа учраас шийдвэрийг бол үндэсний одоо байгууллага гаргаад энийг бас нэг одоо үе шаттайгаар судалж туршсны дараа бол нэвтрүүлдэг ийм одоо дэг байдаг, ийм одоо дүрмтэй. Тэгэхээр энэгээрээ л одоо явна. Тэгэхээр бид бол айхтар одоо дэлхийн дахны авалтаас хоцроод байгаа юм бол байхгүй. Олон төрлийн шинэ вакцин гарч байгаа. Гэхдээ энэ бол ийм учраас бид бол яг л тодорхой хууль дүрм заасны дагуу судалт туршид нэвтрүүлдэг. Энэ арга зүгэл баримталж явдаг. За миний хэлээд байгаа зүйл бол энэ эмийн ангилд хамаардаг гэж хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг эм учраас нэг тийм харш сөрөг нөлөө бол залшгүй байдаг. Өөрөөр хэлбэл 60-аас дээш хувийн одоо үр дүнтэй эмийг л эм гэж үздэг. Тий. Вакцины хувьд бол хэрвээ эм гэж үзвэл энэ вакцины үр дүн гэдэг чинь 90-с дээш. Тий. Тэгэхээр зэрэг энэ бол хамгийн сайн үйлчлэлтэй эм гэж одоо үзэж болохоор ийм юм л. Тэгэхээр эм болохоор заавал нэг харш сөрөг нөлөө үүснэ. Тэгэхээр энийг бол яаж одоо тэр харш сөрөг нөлөөг арилгах уу, яаж эмчилгээ урьдчилан сэргийлэх үү гэдэг бүх заалт юм нь бол байдаг. Тэгвэл тэр вакцинаас болж одоо тэр харш сөрөг нөлөө гэж миний хэлж байгаа юм бол хал урах, бүлээрэх, тарьсан газар одоо хавдаж улаах, загтнах ч гэдэг юм те. Одоо энэ хүрээнд л явж байгаа юм. Тэрнээс биш одоо айхтар эрүүл мэндийн хүнд гаж нөлөө өгдөг тийм одоо вакцин бол байхгүй. Ийм одоо зүйл байдаг. Сүүлийн үед дэлхийн дахинд за Монгол улс зөвхөн биш энэ вакцины энэ сөрөг харш нөлөөг бас дэвэр гэж их ярьдаг. За энийг одоо таамаглаж алсын их хор урахтай юм ч гэдэг юм. Ийм бас бүлэглэлүүд хүн амын нэг хэсэг гарч байгаа нь бол харамсалтай байна. Энэ бол үндэслэл муутай. Тэгэхээр би түрүүн хэлсэн харин энэ одоо цуу яриа энэ дэврэгсэн имийг няцаахын тулд бол үндэсний хяналтын байгууллага сайн ажиллах ёстой. Ер нь бол олон улсын байгууллагууд хэрэгжилж байгаа вакциныг хяндаг ч гэсэн хууль дүрмийн дагуу Монгол улсын эмийн хуулийн дагуу үндэсний хяналтын байгууллага аль ч одоо эм вакциныг бол заавал хянж үнэлт дүгнэлт гаргасан байх ёстой. Энэ хүн төрөлхтний түүхэнд гарсан 10 том ололт нээлтийн нэг гэж тооцогддог. Тэгэхээр энийг одоо нээж нэвтрүүлснээсээ болоод би түрүү ярьлаа. Одоо хоёр жишээ хэлсэн тийм ээ. Тэгээд цагаан цэцэг өвчнийг бүрмөсөн устгасан. За одоо бол полимилет буюу халдвар цаа өвчин устгахад ерөөс 2-3 жилийн цай байгаа. Энийг бол одоо баталгаатай, нотлогоотой ярьж болно. Энэ зэрлэг вирусын голомт ердөө 2 улсад байна. Би одоо энийг бол шууд одоо хэлчихэд бол бэлэн байна. Афганистан, Пакистаны хил орчим за нэг хэдэн муж дотор бол энэ зэрлэг вирус эргэлтэнд байгаа. За яагаад гэдгийг ч тодорхой. Тэнд одоо дайн байлдаантай янз бүрийн одоо террорист аюултай учраас тэр голомтыг устгахад хүндрэлтэй байгаа. Гэхдээ дэлхийд дахин бол энэ аюулыг одоо устгахад нэг 2-3 жилийн л зай үлдсэн гэдэгт бол бид итгэлтэй байгаа. Вакцин гэдэг энэ ойлголт маань бол халдвар төвчнөөс сэргийлэх энэ ажлаас эхэлсэн. Гэтэл одоо халдвар төвчин төдийгүй өнөөдрийн төвшөнд бол бид бас зарим хор тавдраас сэргийлэх ийм вакциныг бол туршилтын шатантай явж байгаа вакцинууд бол байна. Мөн одоо халдвар төвчин үүсгэгч маань тухайн вирус маань тодорхой хэмжээний бас хор тавдар үүсгдэг ийм шин чанартай байдаг. Тэгэхээр энэ одоо хор тавдраас сэргийлдэг вакциныг хэрэглэвэл хор тавдраас ч гэсэн сэргийлнэ гэж үздэг. Тухайлах юм бол манай улс 1991 онд бүх шинээр төрж байгаа хүүхдэд нэвтрүүлж дархлаа хийдэг болсон B хепатитын вакциныг дэлхийн эрүүл мэндийн байгууллага хор тавдраас сэргийлэх анхны вакцин гэж албан ёсоор одоо хүлээн зөвшөөрсөн байна. Яагаад гэвэл B вирус одоо хүний бие махбодод богшиж тэр вирусыг тээжвэл алсдаа бол хор тавдар үүсдэг ийм аюултай учраас. Тэгэхээр энэ вакциныг нэвтрүүлснээр манай энэ хүн амын дотор вакцин тээгч бол 10 гаруй дахин буурсан. 10 гаруй дахин шүү тийм ээ. Өөрөөр хэлбэл эрүүл хүн амын дунд 10-аас дээш хувийн вирус тээгч байсан бол вакцин тариулсан хүүхэд дотор бол нэг ховч хүрэхгүй 0.6-аас 0.8 болтлоо буурсан байгаа. Тэгэхээр тэр хор тавдар үүсдэг аюул нь мөн олон дахин буурсан гэсэн үг. Тэгэхээр дэлхийн түвшинд бол
бусад төрлийн хор тавдраас сэргийлэх тийм эмчилгээний вакциныг хүртэл бас туршин судалж байна. Ингээд одоо энэ вакцинууд баталгаатай, нотлогоотой бусад улс болон дэлхийн дахны эрүүл мэндийн үйл ажиллагаанд нэвтэрсэн цагт Монгол улсын эрдэмтэд ч гэсэн бас энийг мөн үндэсний хууль тогтоомжид заасан дагуу судалж үр дүнг тооцсны үндсэн дээр нэвтрүүлэхэд бас бэлэн байна. Дархлын олдмол хомсдлын вирусын вакциныг бол олон аргаар гаргаж авч туршсан ийм туршилт судалгааны үр дүн байна. Гэхдээ хараахан одоо энэ сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэхэд одоо бэлэн бус байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Бид бол за ерөнхийдөө бол халуун орон нэрч гэдэг юм уу, Эбола, за янз бүрийн одоо бусад тэр шинээр сэргэж буй халдвар, дахин сэргэж буй халдваруудын вакцинууд бол бас өргөн хүрээтэй туршилт судалгаа явж байгаа. Тийм. За тодорхой хугацааны дараа мэдээч хэрэг энэ дархлын хомсдлын вирусын вакцин бас үр дүнд хүрнэ гэдэгт бол бид итгэлтэй байна.